Сайн байцгаана үзэгчдээ дэлхийн дахин тойм хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид Казахстан улсын төрийн тэргүүн огцрох шийдвэр гаргасантай холбоотой сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид судлаач соёл гэрлийг ураад байна. Танд энэ өдрийн минь төргий бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр бид хоёрын ярих сэдв бол одоо Төв Азийн Казахстан улсын төрийн тэргүүн одоо 30 орчим жил Казахстан улсыг удирдах байгаад гинт одоо огцрох юм шийдвэр гаргасан бас өнгөрч байгаа энэ 7 хоногийн олон улсын харилцааны анхаарал татсан чухал сэдв байлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хүн ер нь ийм олон жил улсыг удирдчаад яагаад ийм гинтийн огцрох шийдвэрийг гаргаваа? Учир шалтгаан чухам юундаа байна? За тийм өнгөрсөн энэ 7 хоногийн бол үнэхээр онцлог сэдв байлаа. Энэ тал дээр бол олон улсын төдийгүй Казахстаны өөрсдийнх нь аюулгүй байдал улс төр судлаачид нэлээд анхаарал хандуулж бичиж байна улс төрчнөөс гадна. За тэгэхээр судлаачийн хувьд би хэлэхэд бол энэ нь бол гинтийн шийдвэр гэхэд бол бас яг зарласан нь бол гинтийн байж болох процесс. Энд бол магадгүй одоо 2 жилийн өмнөөс ерөнхийдөө энэ чиглэл рүү бас тодорхой хэмжээгээр процесс явж исэн. Ийм хандлага харагдаад байгаа. Ялангуяа хууль эрх зүйн орчны тухайд бол би онцлохыг хүсэж байна. Казахстаны үндсэн хуулинд бол хэд хэдэн удаагийн өөрчлөлтөөр бол одоо Казахстаны эрхээ шилжүүлээд байгаа ерөнхийлөгч Назарбаевыг анхны ерөнхийлөгч гэж тодтогч эрх үүргийг нэлийн одоо тархалж өгсөн. Ийм өөрчлөлтүүд орсон. Тэрний дараа бас өнгөрсөн жилийн эхнээс 2018 оны эхнээс ахуулаад нэлээд үргэлжилсэн процесс явж байгаад 2018 оны 100-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд Казахстаны парламент өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөө юу тусгасан гэхээр Казахстаны анхны ерөнхийлөгч нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн байна гэд ингээд заасан. Тэгэхээр яах вэ гэхээр анхны ерөнхийлөгч нь тэргүүн байна. Ямар ч байсан энэ хүн бол одоо өөрийнхөө амьдралын жилүүдэд бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх нь. Тэгэхээр энд бол нэлээд том бүрэн эрхийг өөртөө аваад үлдчихэж байгаа. Ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг гинтийн бол явц үйл явдал байгаагүй явж байгаа. Харин зарласан процесс нь бол харин олон улсад нэлээд гинтий санагдахаар ийм үйл явдал боллоо л доо. За бас тэгээд хууль эрх зүйн хувьд за бас яг нөгөө зарлах болсон те бас тэгвэл он цагийн хувьд одоо гинтийн байна гэдэг агааг авч үзэх юм бол нэгдүгээр олон улсын хандлагыг бол бас сайн мэдэрчээ гэж сайн мэдэрчээ нь бас их оновчтой тийм улс төрч тактиктай мундаг улс төрч байна гэж бас өрөндийн судлаачид хүртэл дүгнэж байна. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр одоо Африкийн Алжир улсад өрнөж байгаа процесс нэг хүн удаан засагласан тэгээд дахиж засаглах 5 дахь удаага сонгогдохоор ингэж гарч иж байгаа энэ процессыг иргэдийн зүгээс эсэргүүцсэн те иймэрхүү асуудал дээр яах вэ гэхээр бас энэ аккордын тэргүүн бас нэг ботсон мэдээж тэр бол өөрөө улс төрч том политик том стратегч хүн тэгэхээр харсан байж болох талтай гэж ингэж авч үзэж байна. Тэгэхээр өөрөө нэр хүндтэй үлдэхүү яаж үлдэхүү те. Тэгээ сүүлийн үеийн ялангуяа сүүлийн хагас жилийн доторх иргэдийн дундах бас санал асуулга гадны одоо иргэн нийгмүүдийн хийсэн санал асуулгыг аваад үзэхэд залуу үеийнхний дунд ерөнхийлөгч Назарбаевын нэр хүнд баг зэрэг буурч эхэлсэн. Тэгээ энэ хандлага цаашаа яаж явах вэ те ямар байдалд хүрэх вэ гэдэг дээр бас өөрөө ерөнхийлөгч асмар дүгнэлт хийсэн байж болох ийм талтай байгаа. Мөн эдийн засаг нийгмийн асуудлууд гарч ирж байгаа. Зарим тохиолдолд хүндрэл гэж нэрлэдэг байна. Гэхдээ яг одоо тоон мэдээллийг аваад үзэх юм бол төдийлөн одоо хүндрэлтэй бол биш байгаа юм шиг харагдаад байгаа. Тухайлбал эдийн засгийн өсөлт бол 4-5% өсөж ийн өнгөрсөн онд. Тэгэл ажилгүйдэл бол бас яг байх ёстой түвшиндээ юм уу 5% байна. Тэрнээс хэтрэхгүй инфляц нэг оронтой тоонд байна ч гэдэг юм уу те. Тэгээ нэг хүн амд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол 20 орчим мянган Америк доллар үүгээрээ бол дэлхийн улсууд ихний 50-д орж байгаа. Жишээтэй гэх мэтчлэн ийм уг нь тэмч таатай тэмч муу биш үзүүлэлтүүд байгаад хахад нийгмийн эдийн засгийн зарим нэг асуудал дээр хүндрэл учирч болцсошгүй тул магадгүй төсөвт гарах ч юм уу ямар нэгэн хүндрэл асуудлуудыг өөрөө шийдэхээс зайлсхийж тэртээ тэргүй өөрт нь хангалттай бүрэн эрх үлдчих учраас иймэрхүү шийдвэр гаргав гэсэн ийм бас дүгнэлтүүдийг хийж байна. Ерөнхийдөө бол дотоод хүчин зүйлүүд ч байна. Гадны одоо олон улсын харилцааны нөхцөл байдал хүчин зүйлд тулгуурлаад ийм шийдвэрийг гаргасан цаг хугацаанд л ингэж таарлаа гэж харж байна тийм ээ. Өөрөө бас тэр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ амаргүй шийдвэрийг одоо гаргалаа гэж хэлсэн байсан л да. Үүн дээр бас судлаачид их акцент төгж байна. Амаргүй гэдэг үг ер нь цаана юу илэрхийлээд байгаа юм бэ гэж. Таны хувьд судлаач хүний хувьд юу гэж харж байна энэ үгийг?
За энэ бол за мэдээж бол та бас ярилцлага ихэнд дурдсан 30 гаруй жил энэ улсын тэргүүнээр үл ажилласан. Энэ хугацаанд бол үнэхээр одоо бид нар Казахстаныг ямар хөгжилд хүрлээ те энэ бүгд дэлхийн нийт харж байгаа, бүс нутгийн улсууд харж байгаа, судлаачид харж байгаа. Одоо цаашдаа 2030 стратеги хөгжлийнхаа стратегид бол дэлхийн тэргүүлэгч хөгжилтэй 50 орны нэгнээнд орно гэдэргээд хүн амаа 20 сая төгрөг энэ чиглэлд хүртэл үндэснээ дуудсан бодлого те сүүлийн 20 30 жилд хэрэгжүүлээд энэ ямар амжилттай яваад одоо хүн ам нь 18 сая давцсан байх жишээтэй хүн амын тоогоо өсгөж бид нар эдийн засгийн чадвар хэрэглээ сайжруулна гэсэн ийм бодлоготой ямарч байсан ингээд биелүүлсэн ч юм уу иймэрхүү зүйл харагдаад байгаа. Тэгэхээр тэр хүнд бол үнэхээр хийсэн болон улс орныхоо ирээдүйд бас санаа зовж энэ нь бол удирдах юм а гэсэн нэгтлийн их тийм өөдрөг эерэг бас талаас нь авч үзэж байгаа шинжээчд байна. Тэ одоо цаашдаа энэ бас өөрөө эн чинь 100 гаруй үндэстний нийлмэл холимог болсон ийм улс шүү дээ. Казах үндэстэн чинь бас тийм ч их одоо олонх нь бол мөн. Гэхдээ дахиад 40 олон үндэснээс бүрдсэн ийм улс. Тэгээд эн чинь ийм улсыг тэгээд дэлхийн Казах түмний улсыг нэгдсэн улсыг бас байгууллаа гэж өөрөө ярьдаг. Тэгэхээр энэ цаашдаа бас ямархуу чаленжтай сорилттой учрах нь те иймэрхүү бас нэг боломжлол байна. Тэгээд бас одоо энэ нэг хүм удаан хугацаагаар засгалсан ийм дэглэмд нөгөө заламжлагчийн асуудал яригддаг. Зайлшгүй одоо энэ бол бүс нутгийн бусад улсууд дээр ч гэсэн харагдаж байгаа. За бид нар Узбекистаныг аваад үзэх юм бол Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов бол бас өөрөө яг заламжлагч хүүгүй байсан. Охтуудтай тэгээд бол өөрөختөө эрүүл мэндийн шалтгаанаар ингээд солигдсон. Гэхдээ маш тайван замаар эрх мэдэл шилжсэн. Тэрний дараа бол бас одоо Белорусын бас жишээг авч болж байна. Белорусын ерөнхийлөгч бас удаан засгалж байгаа. Гэтэл одоо маш залуу хүүгээ гаргаж ирээд сүүлийн үед бас те ингэж олон нийтэд таниулах маягаар ингэж гаргаж ирж байна. За тэгээд Азербайджан Казахстаны удирдагчийн тухайд гээд ингээ аваад үзэхээр бас тэр талдаа бас жоохон санаа зовсон, зовинсон иймэрхүү асуудал бол байгаа. Энэ бүс нутгийн хувьд бол онцлогтой шүү дээ тийм ээ. Засаглалын хувьд бол нэлээд төстэй дүү олон жил одоо тасралтгүй төр барьдаг тийм ээ. Тэгэхээр ийм онцлогтой бүс нутгийн нөлөө бүхий орон Казахстаны удирдлага ингээд олон жил өөрөө засгалчаад засгийн эрхнээс буулаа гэд ингээд шийдвэрээ гаргачихаар бүс нутагт юу ямар нөлөө гарах болоо улс төрийн хувьд шийдвэр гаргалтанд яаж нөлөөлөх бол гэж олон улс бас нэлээд анхааралтай ажиллаж байна л та. За тийм тэгэхээр энэ дээр бол бас яг үнэн энэ бол яг анхаарал татсан бас нэлээд чухал сэдв. Цаашдаа яах бол те зөвхөн энэ улс биш. Ягаад гэвэл энэ улс зөвхөн өөрөө бүс нутгатаа бас тэргүүлэх стратегтэй улс. Одоо 20-30 жилийн өрсөлдөөнд бид нар ялчлаа гэж өөрсдөө дүгнэдэг. Узбекистантай бүс нутагт тэргүүлэхийн төлөө өрсөлдөөнд бид нар яллаа гэж өөрсдөө үздэг. Нөгөө талд нь одоо дахиад өмнөх бас Узбекистаны жишээтэй би харьцуулаад нэг ганц зүйл хэлэхэд бол энэ бүс нутагт бол зайлшгүй хүн амын олонх энэгээрээ бол Узбекистан бол том улс. 30 гаруй сая хүн амтай. Тэгэхэд тэнд яасан гэхээр бас исламын одоо хит даврагчид болон энэ бүс нутгийн жинхэнэ аюулгүй байдалтай маш их эмзэг байдаг ийм асуудлууд байгаа. Уламжлалт бас аюулгүй байдлын асуудлууд. Энэ асуудлуудыг одоо энэ удирдагч 30 жил засгалсан Ислам Каримовын дараа юу болох вэ? Тэ ингэж барьж чадах уу? Одоо исламын хит даврагч хит хитэн бүлэглэл бол маш идэвхтэй оршдог. Тэгэхээр энэ бүлэглэлүүдийн итвэх хэрхэн яаж сэрэх үү гэж ингэж бас олон бас айгүй санаа зовж исэн боловч бас харьцангуй бас байдал тайван байна те. Тэгэхээр бас нэг талдаа бол тийм юм харж болох юм. Бас ингээд 50 замаар шилжиж байгаа. Тий аюулгүй байдал талдаа бас өөрөө ард түмний эсэргүүцэл ч юм уу улс орны дотоод байдлаас ингэж буугаагүй ийм ч утгаараа ингэж шилжиж болох. Нөгөө талдаа гэвэл одоо нөгөө шинэ удирдагчийн шинэ ерөнхийлөгчийн асуудал гараад ирж байна. Тэгэхээр шинэ ерөнхийлөгчд тавигдсан одоо Казахстаны парламентийн дарга байсан энэ хүнийг бол одоо үнэхээр бас зөв оновчтой ийм сонголт боллоо гэж ингэж дүгнэж байна. Магадгүй одоо өөрийнхөө охиныг том охиноо ингээ энд тавьсан бол ард иргэд хэрхэн яаж хүлээж авах байсан ч гэдэг юм уу харин нийгэмд ямар нөлөө үзүүлэх байсан. Тэгэхээр энэ бол маш оновчтой тийм сонголт байлаа гэсэн дүгнэлтийг тэр өнцгөөс нь бас иргэд бол харж байна. Яагаад тэгж харж байна вэ гэвэл энэ шинэ удирдагч маань өөрөө ерөнхий сайдын албыг хашиж исэн, гадаад хэргийн сайдыг хашиж исэн. Гадаад хэргийн сайд байх хугацаанд бас нэгдсэн үндэсний байгууллагад Казахстаныг төлөөлж их олон ерөнхий ассамблеийн хуралд оролцож исэн. Тэгээд маш идэвхтэй гадаад ертөнцид бас танигдсан ийм улс төрч. Бид нар яг ерөнхийдөө ерөнхийлөгч
Хасан Назарбаеваар ингэж байдаг боловч гадаад ертөнцид бас гадаад бодлогыг таниулах нөгөө Казахстаны том амбиц биш дээ бүс нутагтаа тэргүүлэх тэгээд олон улсын мөргөлдөөнд зуучлах үүрэгтэйгээр оролцох гэсэн энэ юунд бол маш их үүрэг гүйцэтгэсэн ийм улс төрч байгаа. Ялангуяа өнгөрсөн жилийн эхний 2 сард бол Казахстан улс нэгдсэн үндэсний байгууллагт аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2 сар ажилласан. Энэ хугацаанд бас идэвхтэй ажилласан гэсэн ийм шинжээчдийн бас дүгнэлт байна. Төр ерөнхийлөгчөөр одоо энэ Такаев гэдэг хүний томилчлаа тийм ээ. Дараа нь бас охиноо парламентын даргын судалт томилчлаа. Тэгэхээр охиноо дараагийн одоо өөрийн залгамжлагчдаа бэлтгээд байна уу гэдэг ийм хардлага бас судлаачдын дунд байна. Тийм одоо боломж болцоо тийм прогноз байж болох уу? Байж болно. Энэ бол бас боломжтой прогноз ойлгомжтой. Гэхдээ бас нөгөө талдаа бол бас энэ нөгөө бүс нутаг маань өөрөө шашин соёлын хувьд бас их өвмөц онцлогтой бол бид нар мэднэ. Тэгэхээр ямар ч байсан эхний ээлжинд бол ийм бас олон улсад нэр хүндтэйг нь бодоод түрүүний миний хэлсэн бас тэр зүйлүүд дээр ингэж дүгнэлт хийгээд эхний байдлаар бол ийм шийдвэрт хүрлээ. Тэгээд цаашдаа бол бас нэг заавал тэгч албагүй байж болох. Яагаад гэвэл бид хоёрын өмнө ярилцсан нөгөө ерөнхийлөгч Назарбаев маань тэртээ бас эрх мэдэл үлдчихэж байгаа. Одоо тооцох юм бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээрээ үлдэх нь байна. Тэгээ анхны ерөнхийлөгчийн статус тэр бүрэн эрхээ эдэлж үлдэх нь байна. Мөн тусгаар улсуудын хамтын нөхрөлийн аюулгүй байдлын зөвлөл гэсэн юм бас бүтэц бий. Тэрний тэргүүнээр үлдэж байна. Тэгээ улсынхаа дотоодод бас самрук казин гэдэг баялагын сан байдаг. Энэ сангийнхаа хүртэл удирдах зөвлөлд үлдэж байна. Гэх мэтчлэн ийм бүрэн эрхүүдтэй байгаа болохоор заавал одоо бас ийм байх тийм нөгөө таны асуулт заавал заавал одоо өөрийнхөө үр хүүхдээ залгамжлуулахгүй байх бас хувилбар байж болох юм байна. Тэгсэн аль хувилбар л байж болох хувилбар. Назарбаевын талаар бас эерэг сөрөг хоёр ийм хандлага олон улсад байдаг тийм ээ. Нэг нь бол яа харахгүй одоо зөвлөлтийн бүрэлдэхүүнээс салсан эдийн засгийн нөхцөл байдал, улс орны дотоод нөхцөл байдал хүнд үед одоо Казахстан улсыг залгамжилж аваад өнөөдрийг хүртэл одоо 28 жил гаруй хугацаанд одоо удирдсан энэ хүн бол Казахстаныг бүс нутгийн одоо том эдийн засаг болгож хөгжүүлж чадсан гавьяатай гэж нэг талдаа үздэг тийм ээ. Нөгөө талдаа болохоор нэг улсыг хит их одоо юу гэдгийг хязгаарлагдмал төвшөнд гэдэг юм уу, дуу хоолойг нь хорьсон ч гэдэг юм уу, бас сөрөг талаар нь ярил дарангуйлал маягийн тим дэглэмийг бол одоо атгаж байгаа хүн гэж одоо сөрөг талаас нь бас хардаг. Тэгэхээр бас хоёр талаас нь харж байгаа энэ үнцгийг та юу гэж тайлбарлах вэ? Үнэхээр яг эдийн засгийг өсгөөд ард нийтийн аж байдлыг бол одоо сайхан авч яваа гэж нэг харж болж байна уу? Эсвэл одоо үнэхээр тэр дарангуйллын дэглэмийг тогтоочоод дотоод нөхцөл байдал одоо ард түмний хувьд бас хэцүү байдгүй. Төв Аз судалдаг хүний хувьд та бас нэлээд илүү баялаг мэдээлэлтэй байх гэж ойлгож байна. За тийм нөгөө эргээл нөгөө бүс нутгийн бас нөхцөл байдал руугаа оръё. Ялангуяа бүс нутгийн улсуудын улс төрийн тогтолцоо бол бас их өвөрмөц. За энэ дунд бол ганцхан Кыргызстан улс бол байна. Кыргызстан улс бол одоо үндсэн хуулиндаа 2010 онд өөрчлөлт оруулаад парламентын засаглалтай байхаар ингээд заачсан явж байна. Ардчилсан маяг. Яг үнэ ардчилсан юуруу тэмүүлж байгаа ийм улс байна. Тэгээд 2 жилийн өмнө бол анх удаага ерөнхийлөгчөө хууль ёсоор сонгох гэдгийг биш, хууль ёсоор огцруулж одоо суудлаас нь буулгаж байгаа их мэдлээд. Тэгэхээр өмнөх 2 ерөнхийлөгч яасан бэлээ те дандаа бослох хөдөлгөөн буулгаж тэгэхээр яг анх удаага ингэж хууль эрх зүйн ёсын ардчилсан зарчмаар гэж яриад байгаа шүү. Яг үнэ ардчилсан зарчмаар ерөнхийлөгч ирэх мэдлээ дараагийнхаа үнд сонгуулиар шилж өгсөн ийм асуудал гарсан. Тэгэхээр Кыргызстанд бол нэг ийм хандлага байна. Энэ бүс нутгийн улсууд дотор одоо бусад улсуудад нь бол яг нэг хүн удаан хугацаагаар ингээд засаглалцсан ийм дэглэм бол тогтож байна л доо. Энэ дундаас бол бас Туркменстан бол бас арай өөр тийм тохиолдол бас нөгөөдөлөөс арай өөр ялгаатай юм тохиолдол бас гарцсангуу хаалттай. Казахстан бол эдийн засаг нь маш либерал бас их оновчтой явж байгаа шүү дээ. Улс төрийн тогтолцоотойгоо харьцуулах юм бол юу гэвэл одоо гадаадын хөрөнгө оруулалтын тухайд л ихэд анх зөвлөлт холбоот улс задарсны дараа 90-ад оны эхэнд бол эдийн засгийн үнэхээр чадамжгүй байсан. Том төслүүдэд яаж санхүүжүүлэх вэ? Цаашдаа эдийн засгаа яаж босгох вэ? Яаж олон төрөлд болох вэ? Гэтэл одоо ингээд эдийн засгийн нөхцөл байдлыг ингээд эргээд аваад үзэхээр энэ бол маш их эерэг үр дүнгууд харагдаж байна л да. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд л ихэд одоо бидний Орос Хятад хоёр бол бас Казахстаны хоёр том хөрш. Гэтэл энэ Орос Хятад хоёртойгоо тэнцвүүлээд одоо Европын орнууд, өрөндийн орнуудын хөрөнгө оруулалт бол тэргүүлж байна.
Оросын хөрөнгө оруулалтын дэргэд одоо Европын холбооны хөрөнгө оруулалт, Нидерландын хөрөнгө оруулалт, Швейцарын хөрөнгө оруулалт, тийм Швейцарын хөрөнгө оруулалт эднэр их байгаа. Тэгэхээр ингээд маш их олон тулгуурт одоо эдийн засгийг хөгжүүлж чадсан байна. Салбарын хувьд ч тэр зөвхөн одоо бас байгалийн баялаг, газрын тус, байгалийн хий гэхээсээ илүү бас аж үйлдвэр, газар тариалан гэх мэтчлэн ингээд бас эдийн засгийн салбаруудыг олон төрөлжүүлж гадаад их хөрөнгө оруулагчдыг нэг улсаас хэд хараат бус байлгаж ингэж өнөөгийн нөхцөлд аваачсан бас тийм их эдийн засгийн хувьд олсон олт бол байна. Мэдээж бол улс төрийн тогтолцооны хувьд бол Төв Азийн улсуудыг бол шүүмжилдэг. Судлаачид яг улс төр судлаачид улс төрийн бас судлаачид шүүмжилдэг. Энэ бол бас байх л асуудал. Хаан ч юм одоо жишээлбэл Өмнөд Америкт ч харагдаж байна тийм үү. Солонгосын хойг дээр ийм байдал ажиглагдаж байгаа тэр шиг энэ бус нутагт ч гэсэн ингэж ажиглагдаж байна. Тэгэхээр энийг нь бол харин цаашдаа юугаар нь бид нэр хэмчүү. Үнэхээр одоо тэр хүн тэр сөрөг судлаачдын зарим сөрөг дүгнэлтүүдтэй тийм нөхцөл байдлыг улс төрийн талбарт үүсгэсэн байсан уу гэдэг одоо би бол яг одоогор бол цаг хугацаа харуулна. Цаашдаа цаашдаа одоо дараагийн одоо энэ ерөнхийлөгч маань тэгээд 2020 онд эх онд болох сонгуулиар сонгогдох ерөнхийлөгч энэ улс орны эдийн засгийг бас дахиж энэ одоогийн ирчийг нь бууруулахгүй илүү их хөгжлийн зам руу авч яваад тэгээд улс төр магадгүй улс төр нийгмийн зарим зоригмог шинжилтүүдийг хийгээд үргэлжлүүлэн аваад явах юм бол энэ хүний эсрэг заавал тийм одоо өмнөх тийм сөрөг дүгнэлтүүд нэг тийм амар хатуу нийгмийн оюун санаанд үлдэхгүй ч гэж болно л доо. Тэр судлаачдын яриад байдаг дарангуйлагч гэж тодорхойлоод байдаг л да. Тэрийг яг одоо ямар үзүүлэлтүүдээр тэгж тодорхойлт өгдөг юм. Тэр үзүүлэлт нь үнэхээр энэ Назарбаевгаад байсан юм уу? Үгүй яг дарангуйл нэгдүгээрт бол улс төрийн эрх хэрэгжүүлээ. Иргэдийн хэвлэм нийтлэх хэрэгжүүлээ, иргэдийн үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх, төр засгаа шүүмжлэх, одоо ардчилсан улсад байдаг одоо үндсэн шалгуурууд байна шүү дээ. Хэрэгжүүлээ, сонгуулийн хэрэгжүүлээ, чөлөөт нөө сонгуулийн ардчилсан 5 зарчим дээр суурилж сонгуул явагдаж гинүү те. Гэх мэтчил энэ асуудал дээр явах юм бол үнэхээр энийг хүн нэр дэвшээл ингээд 90% хувиар гардаг. Үнэмлэхүй олон хор сонгогддог. Тэгээд улс төрийн өрсөлдөгчид энэ олон жил байсан л байгаа. Энд чинь 20 сая хүн амтай болох гэж байгаа энэ улсад бүлэглүүд байгаа. Миний өмнө хэлсэн олон үндэстэн ястан бас тэр жууз 2-3 жуузын юм төлөөллүүд байгаа. Тэгэхээр энд бол юм гарч ирж л байсан байгаа. Тэгэхээр энэ бүгдийг нь өнөөдөр олон улсад ингээ бас ийм мөргөлдөөнд хүрчихгүй ингээ байж гин гэдэг чинь бас цог хэмжээгээр бас энэ засаглал бас үр дүнтэй явж байгаа гэж. Нэгдүгээр дүр дүнтэйгээс гадна юу нөгөө бас ийм нөгөө түрүүний таны асуусан тийм юм магадгүй байсан байж бас үүсэх аргагүй. За Назарбаев 2010 хэдэн онд байлаа да? 12 онд тийм ээ. Казахстаны одоо стратеги 2050 гэдэг ийм том стратеги зарласан. Энэ бол одоо 2050 он гэхэд Казахстан улс бол одоо дэлхийн их хорийн бүлэгт багтамж гэдэг юм уу хүн амаараа одоо 20 сая ч юм уу 30 сая хүрнэ гэх мэтчлэн ийм одоо холын зорилтыг зарлалцсан. Энэ одоо том стратегийг хэрэгжүүлэхэд хэн хэрэгжүүлэх вэ? Ер нь ард түмэн хэрэгжүүлнэ. Энийг ерөөсөө бид нар нийлж хэрэгжүүлнэ гэж баталсан шүү дээ. Ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр ёсороо бол тэдэн онд тийм юмд хүрэн бид нар ингэж гэж маш нарийн тодорхой заачсан. Тэгэхээр энийг бол одоо шинэ удирдагч засгийн газар бүгд хэрэгжүүлэх ёстой. Энд бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд сарын өмнө бас ерөнхийлөгч Хасан Назарбаев засгийн газрыг огцруулах шинэ бүрэлдэхүүн томилсон юм зарлагт гарын үсэг зурсан шүү дээ. Тухайн үед үндслээ юу гэж хэлсэн гэхээр ард иргэдийн дуу хоолойг төдийлөн сонсож ажиллаж чадаагүй. Дорвитой өөрчлөлт хийж эерэг үр дүнд хүрч чадаагүй гэсэн ийм шүмжил хэлээ засгийн газрыг шинжилэн бүрдүүлсэн. Ийм байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр одоо энэ засгийн газар тэгээд эх онд сонгуулиар сонгогдох ерөнхийлөгч гарч ирээд ард түмэнтэй гажаад бүгд нийлээд ингэж хэрэгжүүлэх ийм хөтөлбөр л дөө. Тэгээд дашимд дуртахад бас за энэ бол урт хугацааны хөтөлбөр. Манайд ч байгаа. Манай доктортой хөгжлийн үзэлээр ингээ биднэрт бас байна. Бүхэл улс оронд энэ бас 20-30 жилийн асыг харсан юм хөгжлийн хөтөлбөрүүд бол байдаг. Тэрний хажуугаар бас нэг Казахстан дээр нэг онцлог юм гэх юм бол богино хугацааны тийм хөтөлбөрүүдийг аюул шуурхай хэрэгжүүлдэг. За өмнө нь одоо болсон 2008 онд бас эдийн засгийн санхүүгийн хямрал байна. Олон улс дэлхийд их юм болсон. Энэ үеэр чи 2-3 жилийн хөтөлбөрүүд шуурхай эдийн засгийг хөгжүүлэх ийм хөтөлбөрүүдийг ингээд үе ийм эдийн засгт хүндрэл учрахад 2-3 жилийн ийм арга хэмжээ авах хөтөлбөрүүдийг айгүй хурдан батлаад айгүй хурдан хэрэгжүүлж чаддаг. Тэгээд ингээд бас хүнд байдлаас төдийлөн их тийм хохирол багтаагаар бас гардаг ийм онцлог харагдаад байгаа. Тэгэхээр бид нар Монгол улсын тухайд бол энэ бүс нутгийн асуудлыг биднэрт яагаад хамаатай юм бэ
гэхээр те энэ яг гарч ирж байгаа. Бид нар өнөөдөр дотооддоо байхаас гадна гадны туршлагыг судлах олон улс гэдэг чинь өнөөдөр бүгд ингээд бие биенээсээ хамааралтай ямар нэгэн байдлаар хин нэгнийх нь давсан ололт амжилтыг нөгөөх нь давах цаг хугацааны ирэхээр түүхэнд давж ингэж бас сорж гарах юм шаардлага тулгардаг. Тэгэхээр бид нар баг одоо бид нартай маш ойрхон шүү дээ. 60-70 км-ийн зайтай газар зүйн ойлголтоор бол ийм бүс нутаг, ийм улсыг бол бид нар яг энэ асуудалтай хэрхэн яаж тулгарч ийн, яаж шийдэж ийн гэдэг талаас нь бол харж ихын зүй зохис үнэхээр хэрэгтэй юм. Тэр утгаараа энийг бид нар харах хэрэгтэй. Эдийн засгийг яаж хоёрдугаарт нь бас одоо манай гадаад бодлогын нэг том бас чиглэл байна шүү дээ. Энэ бүс нутагт доктортой байдлыг бэхжүүлэхэд бол итвэх гарган ажиллахаар ингээд заасан. Тэгэхээр яг энэ бүс нутгийн асуудалд яаж бүс нутгийн улсуудад ямар байдал тулгараад байна, аюулгүй байдлын орчин өнөөдөр нөхцөл байдал ямар түвшинд байна, гадны улсуудтай хэрхэн яаж ойлголцож байна. Яг манайх шиг хоёр том хөршөөсөө гадна, хоёр том хөрштэй зөвхөн хоёр хөршөөсөө хамааралтай байх бас гадны улсуудыг тэнцвэржүүлж орж ирж хэрхэн яаж харилцах гэсэн чиглэлд тэр яаж оновчтой ажиллаж чадж гэнэ үү, бас юун дээр алдаж гэнэ үү гэдэг талаас нь харахад бас энэ чухал. Оройс ажиглах гэж нэг үг байдаг шүү дээ. Тийм бүс нутаг ийм улс байгаа юм л та. За Казахстаны хувьд бол бас гадаад бодлогын хувьд Москватай нэлээ ойр байдгаа гэж ер нь олон улс хардаг шүү дээ, тийм ээ. Сая Назарбаев огцорхийнхаа өмнө бас Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй утсаар ярьж зөвлөлдсөн. Ард түмэндээ аль биесээр өөрөө огцорж байгаа зарлахын өмнө бас Путинтэй ярилцжээ гэдэг нэг юм мэдээлэл бас байна. Нөгөө талаар дахиад Назарбаевын одоо засаглалыг залгамжилж авч байгаа Такаевга бас Оросын холбооны улсын төрийн тэргүүнтэй ярилцсан байна. Хоёулантай нь ямар ч байсан Путин ярилцжээ гэдэг ийм мэдээлэл бол явж байна. Оросын хэвлэлүүдээр гарч байгаа мэдээлэл бол ер нь бол Казахстанд тийм ээ удирдлага солигдсон ч гэсэн одоо бидний харилцаа бол цаашид энэ одоо голдролоороо явна, ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тогтвортой явна гэдэгт бол итгэж байна гэдэг ийм байр суурь хэлж байна. Энэ бол мэдээж бас ямар ч улсад бол одоо удирдлага солигдоход, эрх баригчид солигдоход бол том хөршүүдийнх нь болон ялангуяа ойр нэгт харилцаатай ийм хөршүүдийнх нь зугаас хилдэг. Ганц энэ яг энэ тохиолдол төр ч биш. Ер нь одоо удирдлага солигдоход хөрш орнууд нь хилдэг штэ. За цаашдаа хоёр орны харилцаа бол энэ хിവэрэ явна, илүү хөгжин цэцгэл. Нэгдүгээр ер нь л нэгт сүрхий бодохгүйгээр тийм л асуудал болж таарч байгаа. Хоёрдугаарт үнэхээр Казахстан за цаашгаа Төв Аз бол Оросын холбооны улсын хамгийн ойрын гадаад ертөнц гэж өөрсдөө үздэг. Хамгийн ойрын гадаад ертөнц гэж тодорхойлдог. Тэгээд яг үүн дээр уялдаад ч гэсэн Оросын холбооны улс гадаад бодлогын үзэл баримтлалын хамгийн тэргүүлэх чиглэлд нь тусгаар улсуудын хамтын нөхрөлийн орнуудтай харилцах асуудлыг оруулсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол Оросын холбооны улсад бол нийгэм эдийн засаг улс төр батлан хамгаалахын хувьд бол маш том түнш байгаа Казахстан. Тэгээд маш том өргөн уудам урт хилээр хилэлдэг. Тэгэхээр энэ улсын тогтвортой байдал, энэ улсын эдийн засгийн хөгжил энэ төр бол Москвад бол маш их чухал ач холбогдолтой. Тэгээд энэ хоёр улс маань Евразийн эдийн засгийн холбоог бас үүсгэн байгуулагчтай нэг штэ. Тэгэхээр үүсгэн байгуулагч улсууд. Тэгэхээр яг энэ холбооныхоо хүрээнд нөгөө олон ярьсан төсөл хөтөлбөрүүд байгаа. Энэ бүгд маань цаашдаа ямар ч цаадгүй шинэ удирдагч гарсан ч гэсэн ингэж хэрэгжээ явна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн Кремлийн нэг тийм илэрхийлэл байгаа. Нөгөөтэйгөр яг одоо Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Песковын хэлсэн дамжуулсан үг байна. Ерөнхийлөгч одоо таны хэлсэн одоо ерөнхийлөгч Хасан Назарбаев болон одоо ерөнхийлөгч албан тушаал Доцсон Такаев нартай уцаар ирсэн. Хоёр эрхэмтэй уцаар ирснийхаа дараа бол Песков дамжуулж мэдээлэхтэй. За юуны өмнө хоёр талын харилцаа бол ямар нэгэн өөрчлөлт гарахгүй илүү сайн хөгжинэ. Тэгээд танаа улсын эдийн засаг бүх нөхцөл хүртэл цаашдаа улам бас их сайжирна гэдэгт бол бид нар итгэж байна. Хоёрдугаарт нь Евразийн бас их онцлсан Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд бас илүү их идэвхтэй үргэлжлүүлэн ажиллана гэсэн ийм зүйлүүдийг бол уцаар ярихтаа хэлсэн байна. Тэгэхээр нөгөө одоо Москвагийн хамгийн чухал зүйлүүд энэ бүс нутагт хэрэгжүүлж байгаа маш том төсөл болох 5 улс нэгдсэн Евразийн эдийн засгийн холбооны санаачлага байна л да. За олон улсын өнцгөөс ийм байна. Ард иргэдийн хувьд, нийгмийн хувьд одоо энэ үйл явцыг яаж хэрхэн хүлээж авч байна? Энэ бол бас их гинтийн шийдвэр байлаа гэж бичиж байна л да ард иргэд нь. Тэгэхдээ яг би нөгөө бас өмнө нь хэлсэн Такаевд бас зөв хүн тавьчлаа. Энэ хүн бол үнэхээр нэр хүндтэй байсан хүн юм аа гэд бас иргэд бол энэ дээр бол их гайхшраад, бүр хит их гайхшраад, эсэргүүцээд ийм юм бол алга байна. Их тайван
байна уу да. Яагаад гэвэл энэ бас юунаас харагдаж байна вэ гэхээр Навризын баяр тохиож байгаа энэ өдрүүдэд энэ баяр дээр бол одоо эрх мэдлээ өгсөн ерөнхийлөгч, шинээр томилогдсон ерөнхийлөгч хоёр бол ард түмэнтэйгээ гарч мэдчилж цуг баяр тэмдэглэсэн. Энэ дур зургаас харахад бол бас нийгэм бол харьцангуй их тайван байна. Казахстан улс өөрөө ер нь бүс нутагтаа хэр чин нөлөөтэй юм, дэлхийд одоо хин юм гэдэг талаас нь бас хоёлаа тодорхойлт өгөн зүйтэй байна. За бүс нутагтаа бол би өмнө хэлсэн бас үнэхээр тэргүүлэх ийм улс. Өөрөө ч бид бүс нутагтаа тэргүүлэгч байна гэж анханасаа бол бас зорж ингэж бол хөгжлийнхаа бодлогыг тодорхойлж гарч ирсэн. Олон улсад бол бас чин нөлөөтэй байна. Би түрүүн хэлсэн нөгөө гадаад бодлогын хувьд бол бас их өндөр хэмжээний идэвхтэй ингэж ажиллаж байгаа сүүлийн жилүүдэд олон улсын зөвхөн бүс нутгийн асуудал биш шүү дээ. Одоо Сирийн асуудал бол яг бүхэл бүтэн олон улсын хэмжээний асуудал байна. Тэгэхээр энэ Сирийн асуудал дээр бол одоо зуучлагчийн өөр яриа хэлцээний талбар болох тийм яг үнэ Орос, Иран, Туркийн форматуудын уулзалтуудыг аяа удаа зохион байгуул Астанагийн форум гэдэг маш том тийм формат гаргаж энд бас тодорхой хэмжээний юугаа үр нөлөө үзүүлж जैन. Тэгэхээр ийм асуудлууд байна. Тэгэхээр энэ гадаад бодлогын итвэх тэгээд энэ бүс нутагтаа тэргүүлэх гэсэн энэ стратегийн зайлшгүй олон улсад бол бас ийм жин нөлөөтэй улс гэдгийг нь бол харуулж байна. За тэгээд Америк байна. Америкс их гүрний сонирхлыг бол бас Орос хятадынхаа юг Казахстанд үзүүлж байна. Бас тэнцвэржүүлж чадаж их ухаалаг нь олон жил ажилласан. Ийм асуудал байна. Одоо Каспийн тэнгистэй хил залгаа эрэг орчимд тэр байгалийн газрын төсний ордуудад улс Америкийн томоохон компаниудад боломж олгож хөрөнгө оруулж ингэж хамтран ажиллаж байгаа энэ байдал нь бол их олон улсад бол бас тий нэр хүндийг нь өргөж जैन, жин нөлөөг нь нэмэгдүүлж जैन. Хоёрдугаарт нь бас Хятад байна. Хятадтай одоо яг одоогийн байдлаар бол томоохон хэмжээний бүтээн байгуулалт бол дэд бүтэж аж үйлдвэрийн 50 гаруй төсөл дээр хоёр талын хамтарсан төслүүд байна. Тэгээд 19 хонд яг уу гэхээр бас энэ үүнийг нэмэгдүүлэх талаар бас талууд ярилцж байна. Яг үүн дээрээ үндэслээд юу гэж хэлж байна вэ гэхээр Бээжингийн зүгээс нөгөө хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан байгаа хамтарсан хоёр талын төслүүд байгаа. Энэ төслүүдэд цаашдаа шинэ удирдагч гарч ирээд хэвээр үргэлжлүүлэхэд бол мэдээж бас тэгээсэй гэж хүсэж байгаа. Тэрэн дээр бол санаа зовж байгаа. Тэгэхээр энэ бол бас харьцангуй гайгүй асуудал их эрэг байх бах. Тэгэхээр Хятадтай бол ийм төслүүд байна. Тэгээд яг энэ дээр бас нэг үндэслээд хэлэхэд бол Назарбаевын нөгөө ингээд энэ гаргасан ерөнхийлөгч Назарбаевын гаргасан шийдвэр нь одоо ингэж бичсэн байна. Гадны шинжээчд би яг одоо тэр шинжээч бичснийг л орчуулаа хэлчихэ. Казахстаны Брежнев болохоос зайлсхийлээ. Казахстаны Дэн Сяопин болох алхмыг хийлээ гэсэн. Ийм ингэж эрх мэдлэн шилжиж ингэж өөртөө бас эрх мэдэл авч үлдэж байгаа энэ процессыг нь бас дүгнэж хэлсэн. Ухаалаг шийдвэр байна гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. За бидний урилгыг хүлээн авч маш сонирхолтой яриа өрнүүлсэн судлаач танд баярлалаа. Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ бид өнөөдөр дэлхийд дахинд хөтөлбөрийнхөө энэ удаагийн дугаараар Казахстан улсын төрийн тэргүүн огцрох шийдвэр гаргасантай холбоотой. За түүний энэ шийдвэр бас улс орондоо болоод бүс нутгийн хэмжээнд олон улсын түвшинд ер нь хэрхэн яаж нөлөөлөх вэ? Үр нөлөө нь ямар байх вэ? Ер нь цаашид Казахстан улсыг ерөнхийн удирдахаар болчихвоо гэд өргөн сэдвээр судлаачтай ярилцлаа. Бидний өнөөдрийн дугаарт судлаач Соёл Гэрэл оролцлоо. Хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.